Сайн байцгаана хүмүүстчтэй, хөл бөмбөг сонирхчдаа та бүхэндээ Luke TV-ийн пэйжээс явж байгаа подкастыг хүргэж бэлэн болсон байна. Энэ удаагийн подкастыг надтай хамт Ганхүү ах маань хөтлөө явуулнаа. За юуны өмнө дүүгээ одоо Шотландын тэр гоё сургуульд сураад төсөөд ирсэнд маш гоётой байна. Тэгээд яг энэ подкаст дээр дүүтэйгээ одоо анх удаа бас ингээд эртнээс нь хойш уулзж байна. Тэгээд дажгүй яваад ирсэн мэт. Дажгүй яваад ирсэн. Ямар ч байсан. Тэгээд өнөөдөр одоо хүн төрөлхтний бас нэг баяр тийм ээ. Мэдээж Европын одоо Европын аврал шалгалт тэмцээн одоо эхлээд ингээд явж байна. Тэгээд хамгийн анхныхаа зочноор бол нэг хүний заавал өрөхгүй л мэдээж болохгүй. Энэ бол манай тайлбарлагч Баялжаа тий. Одоо сүүлийн үед бол Баялжаага хөлбөмбөг тайлбарлахгүй болохоор айгүй гонигтай. Нанжид хоёроо тайлбарлах болж байгаа гонигтай болоод идэг болчиход байгаа шүү. Тэгээд найзаа ямарч эхний дугаардаа урилаа. Тэгээд энэний Европын авраг бол мэдээж маш онцлог болж байгаа. За дэлхийн нийтээр энэ ковид гэдэг энэ цар тахлын үрээнд бол бүх зүйлүүд хойшилж байна. Одоо тэгэхээр хэдүүлээ Евро 2020 гэхүү Евро 2021 гэхүү одоо бас тийм асуудалтай болчиход байна те. Тэгээд найстаа бас уулзсан байна. Хүрэлцээрсэн маш баярлалаа. За баярлалаа. Энэ дугаардаа ягаад болж байгаа үрсэн нь бол ойлгомжтой. Ер нь бол энэ хөлбөмбөг сонирхчдоос хамгийн хөгшин чивд хоёр юм шиг үлээ. Үнэн. Тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгээ юугаар эхлэе гэхээр энэ Европын аврал шалгалт тэмцээн ер нь хизээ яаж эхэлсэн юм болоо. За Балжаагийн хувьд ер нь бид нар ч одоо арай өөр нийгмийн социалист нийгмийн хөгтүүд шүү дээ. Одоо яг хөлбөмбөг сонирхдаг үйл чинь социализм байлаа, үзэж харах юм хомс байлаа. Ер нь Балжаа хамгийн анхны одоо дэлхийн аврагууд дээр яриад яах вэ те. Хатаа нэг ганц хоёр түүхээс ярьж болно. Зүгээр Европын аврагыг хамгийн анх Балжаа маань хизээ үзсэн юм болоо. Хаанхын ямар тоглолтыг үзсэн юм болоо. Тэгээ яагаад энэ хөлбөмбөгэнд одоо за мэдээж Спартакийн фэн чинь бол мэдэж байна. Тэгээд тэрнээс яриагаа эхлүүл зүгээр. Ер нь бол баг бүгдийг мэдэн шүү дээ. Одоо зөвхөн Европ ярьсаар байгаа. Одоо Евро мэддэг байсан. Одоо Балжаа мэддэг. За тэгээд энэ удаагийн подкаст манай Luke TV-ийн пэйж утсаар явж байгаа. Та бүхэн 7 хоног болгон Luke TV-ийн пэйж утсаар нэг подкаст хөлбөмбөгтэй холбоотой Европын холбоотой подкастыг хүлээн авч үзэх боломжтой. Facebook дагуур явж пэйж явж байгаа шүү тийм. За тэгээд та бүхэн Luke TV-ийн апыг татаад Европын аврагын хөлбөмбөгийн тоглолтыг бас шууд хүлээн авч үзэх боломжтой шүү. Энийг бас дуулахад таалагдана. Luke TV-ийн апыг одоо татаагүй нэг ч монгол хүн байхгүй болсон бохоо. Өстой тийм байна. За Балжаа яриагаа эхлэе. За би бол одоо Европын аврал шалгаруулах тэмцээнийг бүр сайхан ухаан ороод бүр 90 цент түрээд бүр их хожуу 1988 онд анх удаа үзсэн. 84 оны тэр Франц Мишель Платины галзуурч байх үед бол яг тэр 184 онд 8 дугаар анги төгсөл 16 та залуу хөлбөмбөг үзнэ гэвэжсэн чинь хөдөөний сургууль хөдөлмөр төслөнд гаргаа хөөгөө явуулсан. Үнэн сонины ард телевизийн дэлгэцнэ гэсэн хоороор програм гардаг үснийг бол санаж байгаа биз дээ тий. Тэрийг ингээл яг шуудангаар ирээд ингээл харсан чинь фаст Европын аврал шалгаруулах тэмцээн Францаас дамжуулна гээл тэрнийг багийн нэргүү ингээл баахан цаг дээр зооцсон. Тэр одоо ерөөсөө тэгээд тэр үуч чинь 8хан баг урдаг ус хасагдах шат тийм 7 хоног байх ёсгүй. Тэгээд тий яав. Тэгээд тэрийг үзэж чадлаггүй хөдөө явчаа. Тэгээд дараа нь Орслын дээдэд ирээл 88 онд яг бүр хөлбөмбөг үздэг болцсон хойноо өнтер үзэгч нэг амттай юм билээ шүү дээ. Яг Орос оор тэдэр үздэг. Байр дотор байранд ганцхан зурагтай нөгөөх нь октод үндэс үзэх гэж булаацлтна. Бид нар нөгөөд бол энэ баг нүдх нь холгүй чирж тэр пистолээс холдуулж байгаа л тэгэл үздэг нэг юм биш. За. Тэгээ яг мэдээж Балжаа хэсэг хэдүүлээ энэ жилийн Евро 2021 одоо 20 гэж яриад байт юм ээ. 20 байсан юм чи. Ядаас энэ 20 гэж явж байгаа. Яг энэ чинь нөгөө одоо 60 жилийн ойн болж байгаа байхгүй юу? Тэр утгаараа энэ чинь нийтдээ 12 улсад одоо анх удаа ингэж 11 улсын 12 хот. Тий 11 улсын 12 хотод анх удаа ингэж зохион байгуулагдаж байгаа. Тэгээ ер нь бол анх 60 онд хамгийн анхных болсон. 60 оноос хойш бол одоо ингээд 60 жилд болж учраас ингэж байгаа. Тэгэхээр ер нь өмнө бол 60 оноос эхлээд бол байнга нэг л улсад нэг л одоо улсад болдог байсан шүү дээ тий. Хамгийн анх одоо мэдээж бас Францад 60 онд эхэлж ирсэн. Чи санаж байгаа бол тэр үеийн зөвлөлт холбоод улс одоо шигшээд Югославтай 2-1-ээр одоо жинхэнэ нөгөө яашин машины чинь үе шүү дээ. Анх тэгээ 60 онд тэр их сонин хараа. Тэр үед чинь нөгөө 1 дугаар байр 2 дугаар 3 дугаар гэж явдаг байсан байхгүй. Анх зөвлөлт холбоод ус 1 дугааранд ороод Югослав 2-д ороод Чехословак 3-д орж исэн байхгүй. 3 социалист гүр. 3 социалист гүн. Тэгсэн одоо ингээд эргээд харсан чинь 3 улс 3-да байхгүй болсон.
Яг үнэ. СССР чинь зөвлөлт холбоосон задраад одоо Орос болчлоо. Чехословак чинь задраад Словак Чех болчлоо. Югослав бол одоо замаа алдаад хэдэн ч улс болчлоо. Бараг 8 улс болчлоо шүү дээ. Одоо Косово. Тэгэхээр айгүй тийм парадокс байгаа байхгүй тий. За тэгээд тэрнээс хойш одоо ингэж явсаар байгаад энэ жил одоо 60 жилийнхаа тэмдэглэж байгаа юм юу л дээ. За Балжахыг бол би бол бас нэг 2 нас ах юм болохоор за 80 оныхыг бол ингээд нэг одоо чинь 6 дугаар ангид байна шүү дээ. Ингээд одоо ёстой нөгөө надах матах руу Орос зэргийн анги манг руу найз майзаараа яваал ингээд үзчихсэн шиг санаж байна. За тэр 76 мурган оныхыг үзчихсэн ч худлаа яриад явах байж 2 дугаар анги байсан түүх мэдэхгүй тийм. Тэгэхээр 80 оноос хойш л одоо ярьж л да. 80 онд ч одоо Испанд болж байгаа хаана болж байгаа. Баруун Герман төрүүлдэг жил үстэй. Юу л 80 оных тий. 80 оноос шиг санагдаад байна тий. Матаг бол тий. Одоо яг жинхэнэ нөгөө Платини, Румыни гэ Тигана гэдэг одоо нөгөө лагуудын чинь Геген мигний чинь л одоо тэр үед чинь мэдээл нөгөө нүрийн сонсцсон тэдэрээрээ ингээл тоглож моглоод өөрснөө нөгөө шорон дээр бөмбөгөд олохтой өөрснөө би тэр мэрэгд хоорондоо булаацалтаа тийм л байлаа шүү дээ. Балжахын Европын орны бас нэг ажилласан юуг сонсоо. Балжах чинь айгүй сонинд би ингээд Скандинавын орнууд түүхийг харахаар дандаа 2-3 ажил хүн ам багт хүний нөөц зохтой. Монголыг харахаар тэгж харагддаг байхгүй. Балжах чинь Орослын багш байсан шүү дээ. Тэгээд хөлөмгөд тайлбарлаж болсон. Тэр талаараа Европын ард холбоосоо ямар гоё түүх. Тэр талаараа яриад бас тий. Бас сонин шүү дээ тийм үстэй. Гэхдээ ерөөсөө Европын авраг шалгаруулах тэмцээн Орослын багшийн дэдэд оюутан байхад болохоор том дэд курсын ах нар бол одоо ерөөсөө яг Советский спортыг би өөрөө тэднээс гуйлгүйгээр өдөр болгоныхын дугаарыг төв шууднал өгөөжчихэд аваад ирнэ. Тэгээ авчраад яг тэр нэг юм бүтэн нийтлэл дээр чинь одоо мэдэхгүй яг гол амин сүнс болсон нэг юм авзаац болгонд нэг үйл өгмөгүй чинь тэр ах нараар бол одоо яг ингэж орчуулж яг энэ юу гэсэн үг энэ үгийг мэдэхгүй болохоор бусдын ойлгохоо очиод нэг л хүч дутаад байдаг. Тэгэл ерөөсөө би тэр анхны Европын аваргаар их зөв шаваа тавиулсан юм шиг байгаа. Ерөөсөө хөлөмгийн яг нэг тийм гудамжнаас энэ бол одоо сураагүй. Энэ евро гэдэг чинь ийм учиртай 8 баг орж ирсэн. Тэгэнгүүт тэр ах нар ингээд миний сонинг уншаад тэд нар чи өөрсдөө бас боловсроод ингээд би ер нь Орослын багшийн дэдийн дотор байранд бол ер нь яг тэр нэг хөлөмгийн тэр 88 оны еврогоор тэнд үйсэн 30-аад банд нарыг бол ер нь өвчлүүлсэн нэг юм буянтай. Би ер нь өөрөө тоглож шалдаггүй байсан мөртлөө би ер нь амар менежменттэй, маркетингтэй. 88 онд чинь Галанд Орос Галанд 2 тэр одоо нөгөө гүйлэт Вамбастан, Райкард 3 яг тэр чинь үзэл өдөр тутмын сонингийн аваад энэ Советский спорт футбол хоккийг энэ эрхүүд үйлдвэрлээд хэвлээд наашн 1 хоногийн дотор явуулдаг байсан л гэж одоо улсууд ярьдсан бийлээ. Тэр юусоо зүгээр ингээл юусоо маргааш нь л энэ төв шуудан дээр ингээл хөрөөд ирнэ. Юусаа стадион гэдэг би хоёроос бас нэг юм асууж шүү дээ. Яг тэр оддын тамирахтай улс чайгаа гоё төхөрсөн байхгүй. Яасан гэсэн чинь дэлхийн аварга Европын аваргын тоглолтыг бичиж аваад шөнө биччихээд маргааш нь ингээд юун дээр үзүүлдэг юм байна л арт кино театр дээр. Тэгээ үр дүнг нь бүгд мэдхгүй. Бүгдөө яг шууд үзэж байгаа шиг бүгдээрээс ойролтой кино театр. Үр дүн гараад аль хийж дууссан байдаг. Тиймэрхүү тохиолдлууд нь тамираа дээр тийжсэн гэж байна үү? Тийм. 94 оны дэлхийн аварга байна уу? 98 оны дэлхийн аваргыг эднэр тэгсэн. Намаа нэг хотод ирсэн чинь арт кино театрт гаргаад тэрний гол зохион байгуулагч нь одоо нөгөө Цааба триатлоны холбооны нарийн бичгийн дарга. Цааба тэр үндэсний телевизэд нэг туслах найруулагч юм уу юугаар ингэ сууж исэн чинь тамир те амар менежмент арт марттай яриад орлого морлогоо хуваан өрнө гэж яриад үндэсний телевизийн дээдлэлт нэг тийм Францын хиймэл дагуул үед ингэ тэрийг хүн тоож үздэггүй. Тэгээд тэрнгээр нь сигналыг ингэ тааруулахаар Франц хэл дээр хөл өмгөн ирэнгүүт нь Оросын сувг дээр гараагүйгийн тэд нар зэрэг явсан тоглолт Оросын ойртойгоор гарсныг монголчууд үзчихэд идэг. Нөгөө Оросын сувг дээр гараагүй тоглолтыг Цаба хуулаад өглөө энд авчирж өгөөд арай 50000 цаас гээгүй байгаа авдаг үсэн гэж л хүмүүс бүрс яг шууд тоглолт үзэж байгаа амар үздэг. Бүр тэрнээс өмнө арил одоо яг монголчууд бол яг энэ Европын аргатай бол яг Балжагийн 88 оных бүгд аягүй үзсэн гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэр үед бүгдээрээ Галандын фэнүүд болсон нэг хэсэг. Одоо бүр тийм байлаа шүү дээ. Одоо эсдэг Галандчууд анх удаа тэр рүү төлөд гэдэг тэр гоё үстэй гоё бор залуу гэж нь хараад тэр финал дээр чинь 2-0-оор хожиж шүү дээ тий. Оросыг тэгээд тэр гүйлтийн гоё толгоороо өнгөд Вамбастан Вамбастан паслаад рүү төлөд гол хийгээд дараагийн чинь бүр амар нарийнхан өнцгөөс Вамбастан мангар эвгүй гол дасаа хийдгүй тий. Тэр мэрчин бол одоо ингээд нүдэнд бүр харагдал байна л та.
Тэгээд хэдүүлээ ерөнхийдөө бас энэ түүхийн ингээд ярихад яг 60 онд ер нь бол 30 онд манайхан дэлхийн аварга мэдээж Уругвайд гэсэн юм бидэн те. Тэгээ яг үе үе ингээд Европын холбооныхын ер нь Европын юм аврах шалгуулт тэмцээн байх хэрэгтэй юм гэдэг ярьсан билээ. Тэгээ одоо энэ нөгөө Европын цомын одоо гол эзэн чинь Анри Делон гэдэг хүн нөхөр байгаа шүү дээ. Тэр чинь бол одоо энэ Европын аврагыг анх сэтсэн хүн гэж бараг хэлж болно. Тэгээ тэр чинь ингэж хөөцөлсөөр байгаа тэр нэг Италийн Барессе гэдэг нөхөртөө нийлсээр байгаа. Тэгээ энэ 51 онд энэ чинь ер нь Европын аврах хийх хэрэгтэй юм байна гэж явсаар ингээд баахан бэрхшээлүүд таврсаар бол 60 онд одоо анх хийгдэн зайлууд өөрөө тэр үед нь нас урцсан байсан нөхөр юм байл л да. Тэр нөхрийн одоо нэрээр энэ цомч нь одоо хүртэл ингээд нэрлэгдээд Делоны цом гэж явж байгаа ийм түүхтэл юм байл л дээ. Олон улсын үйл өмгийн холбооч одоо барьж байгаа сайн мэдэх үү те. 4 байгууллагад надаас дэлхийн аварга зохиогч баг 20 тэгсэн айгүй асуудалтай. Тэгээд түрүү 8 баг орж ин гэлээ шүү гэж шүү дээ те. Тэгж бүр тэрнээс ч өмнө бүр 4 хүн баг энэ төр одоо тэр чинь нэг тийм систем нэх өөрөөс одоо л 24 баг болчихсон. Анх чинь бол зөвхөн 4 баг нь хамгийн сүүлд нөгөө классификац явж 4-ийн цуглуулчны газар тоглуулж дараа нь 8 болоод тэгээд 16 болоод эхнийхэд 17 ороо орсон. Анхнаасаа эхлэхдээ. Тэгээ 17 ороо ороод томчууд ороогүй. Энэ Орос төрүүлдгээ учраас. Эдний чинь дотоодын Англи, Герман, Испани эдний чинь дотоодын лиг нь амар өндөр шагналын сантай айгүй урт явдаг юм янз бүрийн цомын тэмцээнүүд уяпад гिचн нөгөө ярмаркын цом мом гэд тэгсэн чинь Европын авраг гэсэн ийм балаан юм чинь хин дагуулдаг. Анх дэлхийн аврагаас төгссөн шүү дээ. Англи Европод 4 хүн улс явсан шүү дээ. Тэгсэн. Франц Гэхдээ тэр үед бол Уругвай үнэхээр яг өмнөх жил нь Олимпийн аврагын дээр болчихсон. Тэрний 4 жилийн өмнө дахиад Олимпийн авраг. Тийм. Цахаа байсан юм байна. Одоо хүмүүс гайхаад идэв. Дэлхийн аврагын хамгийн анхны Уругвай зохиогдохтой ядуу газар гэдэг. Гэхдээ үнэхээр тэр үед бол Уругвай бол тасархай байсан юм байна. Тэрнтэй адилхан бол энэ чинь бас баахан бэрхшээл тургалж ийж анх удаа тэгээ Франц зохион байгуулсан чинь социалист лагерын 3 орн төрүүлчихээр тэрнээс нь дараа жилд нь бүр ийм балаа тэмцээнд чинь бас хүйтэн дайны юм явж байлаа шүү дээ. Тэгээд энэ чинь бойкот тэгээд яг үнэ хүйтэн дайн. зовлон болсон юм билээ зовсон. Энэ дээр Европын аваргын нэгний түүхүүд гой харагдсан юм биш нөө. Багууд нь тэнцчихээр яхаа мэдэхгүй. Тийм пенальти чинь байгаагүй. Эмэлт цаг байгаагүй. Тэгээд суглаа сугалчаад Югославийн ахлагч нь гүүгээд гараад хоёр ахлагч нь дагуулад доош орсон. Югославийн ахлагч нь баярлаа гүүгээд гарсан. Тэгээд Югославийн тоглолтод хожиж ирсэн гэдэг тийм ч юм тийм. Тийм сонин жишээлүүд яриад одоо нөгөө Югославч нь 92 онд бүр финалд гарчаад яг нэг бойкотоос болоод тий. Тэгээд оронд нь дайн орж ирээд зүгээр нөгөө мяа явсан дайн ч орж ирээд бүр тараад амралтанд явцсан байсан. Бараг ардид амралтанд явцсан байсан. Тэгсэн чинь уцтад цуглуулаад тэр гоё байж байгаа яриа шүү дээ тэрүүж. Тэрсээрөөсөө л юу байхгүй 92 онд чинь одоо ингээ Югослав ингээ байлдаад байдаг Европын авраг эхлэх гээ байжсэн чинь Югославыг ерөөсөө одоо алинд нь ч оруулахаа боли одоо энэ тэрийг тэр чинь хуваагдах гээ байлдаад байдаг юу хөлбөмбөг мантай юм байна. Одоо Модроч тэр чинь хүүхэд байхдаа ширээн дагуураа суугаа буудуулж идэг үйсэн гэлээ цонхон агараад тэрэн шиг юм болохгүй юу? Айгуул жоохон хөвд байж байгаа. Эдгээр ч юусоо одооны Югослав Хорватын сагсчид өл өмбөгчд яг энэ цаг үед тэр 18 оны дэлхийн аврагт ордог нь бүгд бодолог амт нэгч байхгүй. Тэр ловрын энэ төр жигээ сэдвүүдүүлж лээсэн бахаар. Тэгээд Даниг аваа явах гэсэн чинь тэгээд хамгийн харамсалтай нарийн Данийн 100-ны шилдэг өлөмбөгч ахлаавд руу нь бол яваагүй. Дүүл аавд руу нь яваа. 92 онд ахлаавд руу ороогүй. Тэгээд Михаил аавд руу ороогүй. Тэгээд тэд нэр яваад тэгээд төрүүлчихдэг ус. Тэгэл Германтай 2-0 8 баг тийм шүү дээ. Тийм. Миний үдсэн хамгийн анхны Европын аварга 1996 онд. Жоохон хөвгтэй шүү. Англи Германыг нэг тухайд ойлгодог юм ямар ч үзчихсэн тэгэл. 96 онд жаагуудаа 16 баг. 16 баг ороод. Бүгд хүчтэй багууд бүгд очиод Англид. Европод ерөөс нэг ч хоцроогүй бүгд томчууд очиод анхны чуулга 16 багийн чуулга уулзалт байхгүй. Амар. Балжаа 2008 оны Европын аваргыг тайлбарласан санагдаж байна. Тойм тайлбарлаж гисэн шүү дээ. Зөв. 2008 оны Европын аварга чинь за тэгсэндээ ер нь тэгээд тэрэн дээр ажилласан хэцүү ажиллаагүй хэцүү. За яа чи нөгөө синэгээр шууд явж байгаа юм чи бүрэн дүүрөө ирэхтэй. Манай чинь Австрид бол Австри Швейцар нөгөө тэр чинь нэр тийш дээ. Анх удаа энэ чинь нөгөө нэг оронд. Тэрний өмнө Бельги Нидерланд 2000 онд байсан. Бельги Нидерланд. Тийм дээ. Бельги Нидерланд хамгийн 2000 онд болоо. Тэгээд дараа нь Португал болоод тэгээд Австри Швейцард болоод дараа нь Украин, Польш ингэж явж байгаад одоо ингээд анх удаа 11 улс 12 удаа болж байгаа юм байна шүү дээ. Балжаа чинь тэр талаараа айгүй гой ярьдэн шүү дээ.
үзсэн ч үзээгүй ч биш тайлбар. Үзсэн ч үзээгүй ч биш, тайлбарласан ч биш, үгүй ч биш. Нэг тийм 2008 оны Европын аварга өнгөрсөн бид. Би ер нь энэ дэлхийн аваргууд дээр нь бол ингэ байж исэн байгаа. 8 онд би тэгж яагаад 12 онд нэг тайлбарлаа. Тэгээд 16-ад Европын аварга дээр Батцаа их тайлбарласан байгаа. Европын аваргыг бол Батцаа их тайлбарласан. Ер нь нэг 12 манай тайлбарлагч хэдэн он эхэлсэн юм бэ? Ер нь сандгийн заяаг сони юм ярьдгийг. Яг нөгөө оюутан байхад нь заяаг авчирж ин студиуд чинь тамир мамир чинь тайлбарлал болдгойсэн юм шиг л ш. Тэргээ ярьдаа сайн. Анх 4 онд би нэдүрх оюутан байсан мост. За. Тэгээд Монголын шиг 2004 шигшээ тоглодог гэж отхоо гэж хэлсэн. Отхоо гэж заяа чи нэг хөлөн бөмбөг мэддэж тайлбарлаач. Тэгээд би дадлагаараа одод студ дээр очсон яг Европын аварга гарч 50 гараад тэгж анх тайлбарлаж эхэлж байсан. Тэгээд тэр өдөө тайлбарлаж байхгүй. ТV5 ч юм уу телевизээр спортын тэмцээн болохоор над руу ярьдаг. Тэгэнгүүт би 1 2 дуурсан оюутан мөс сурч идэг. Тэгээд бүх телевизээр очиад ингээд тайлбарлаа юм шиг. Тэг чин 6 он цэний дээр 3 дуурч тайлбарлаж ирсэн чинь балчин нэг байдаг хүн гараад ирсэн гэл бөө шүү. Нэг өвөө энэ заяас амар өвөө юу. Сөн код отоош манай. Тэгээд би тэр хүнийг нэг харахын цаа тайлбар сонсч балж авах гараад. Тэгээд дараа нас масын сууд ясч балж авч айгу задлахгүй гэсэн. Тэр нэг амар жоохон хүүхэд нэг тайлбардаг чинь. Энэ 2000 энэ одоо энэ C1-ийн 13 аюулгүй сүргүү тайлбардаг. сүүлд муудсан байна гэж лээ. Тийм үү? Тийм сүүлд нөгөө нэг SPS ч нэг зөндөө шалгаруулж аавна гэдгсэн нэг удаа ирсэн гэсэн. Нэг удаа ирсэн ер нь жоохон хөндөрцөн төсөөрцөн. Тэгээд тэр ирэлтэн дээр нь бас сайн тайлбарлагч таарад тэр нь ажилд орж мороод тэр нөгөө 13 та хүүхэд чинь ер нь хөндөрцөн байна гэдэг чинь. Одоо ингээд бас нэг үе яваад бол их олон тайлбарлагчтай болсон, бүгдийн гоё таньдаг болсон, найз нар болсон. Тэгээд одоо бас ингээд нэг тийм хооронд нас өрсөлдүүлэх гэх юм уу юу гэх. Одоо бид нар ч ингээд Премьер Лиг дээр за өнөөдөр манайх Эвертонтой ч юм хаалтан тоглосон. За Балжааг тайлбарлаасаа ч гэдэг юм уу тэгээд би бол тэгэхээр хамгийн сони юм аа хүн амар сонирн байгаа. Би 1:30 тайлбар дээр Арсенал дээр орчоод утсаа харж байжгаад тайлбарлаж явж байгаад нэг зөв хэлэнгүүт манай хүнээс ай гэл мессеж хүрээлэрэнгүүт шал өөр болоод суулт муулт хүртлээ өөр болоод хүчрүүс айгуу дэгдэг. Танах нэг Челсиг алхахад би ч ганган тайлбарласан тийм ээ. Нөгөө Сака, Шака, Жака энэ Лака гуруула голд би тэр тоглолтыг бол би бол ер нь гангаа тэр мессеж хийдэг байхгүй. Энэ чинь нэг гадаад мадаад үг уншаад энэ одоо юу гэж байгаа болоо хин би шууд орчуулж аваад гэж шууд нөгөө цэнгэлтгийн баннерыг би өөр албаар ингээл уншууд дэгдэг баг. Энэ бол одоо ер нь тэрнтэй холбоотой юм болов гингүүтэл мань үнээс тасгээд ирэнгүүт аятайхан цэхэл сууж муухаад микрофоно зөв бариад хүн ер нь айгуу сон. За одоо чи байхгүй суучрасараа. Одоо би ингээд өнөөдөр ингээд тайлбарлахад одоо би энэ 3 аимшигтай амьтантай тайлбарлах гэж байна л да тий. Түнс би Нанжид байгаа. Бундслигийн бэлгүүн. Бэлгүүн тагвар. Яг үн бэлгүүн бид 3. Бид 4. Тэг чи одоо ингээ хүн ингээ хажууд хас болж байгаа. Би нэг 3 оюутантай тайлбарлах гэжсэн бол өдөөд энэгээр чи бааварлаа л. Яг үн зүгээр болцдгийг. Одоо л тэгч нь бол тэхгүй. За чи юусэн бэлээ гэдэг санаа зовмөглөө. Тэр нь өөрийгөө бас нөхөр жоохон бэлдэж тоосон дунд нь бужигнахгүй болохгүй шүү. Хэдүүлээ 2020 Европын аваргынхаа сэдврөө эргээд орцгоё. За энэ өс тэрлүү орохоос өмнө ганц юм асууч. Тайрын тухайн нэг сони юм сонс. За. Тайр чи нэг Бразилийн дэлхийн аварга дээр үзгүй яг хүн чинь хүнд аврах юм уу? Тэнд биш. Таны авсан билетийг заяа танаас сулхтаад хөлөө бүгдсэн юм уу? Тэр өстөө заяа тэгсэн юм уу? Ганхах процесс нь ихнээс ярих уу? За тэг. Өмнөд Африк руу явах гол тэгэл явж ирсэн чинь уг нэг гацтан явна гэж чинь нөгөө гацтан явахгүй болоод гинт ганхах онгоцтой бол тэр өдөрхгүй. Ганхах хасаа. Та юу гэж байгаа чинь ах нь өмнөд Африк явах гэж байгаа гэж байна. За. Ямар очтой. Ингээд өдөртөө хамтраад ингээд өргөжтэй аялмаа хэлэхэд тэгээд би ч баг өргөжтэй айл баг зурлаачих болчихж байгаа. За. Ганхах ах чинь за чи камер өгөх надаас аваа шүү. Тэгээд аваа явж байгаа. Тэгээд ганхах ахтай ч амар гоё юм билээ. Мэдхгүй юм байхгүй хэлэн чамрмондаг юм тэгээд бүх юм зөвлөд одоо тийг гээд би ч баг анх удаага тэр том тэмцээнд явж юу яаж мэдэхгүй жоох. Тэгээд очиод үлжсэн чинь Япон Парагвай тоглолтыг үзэх гэв. Ганхах билеттэй. Тэгээд гаднаас билет аавна гэдэг. Гаднаас билет аавна гэдэг манай газарт нь задуулсан.
Тэгээд авах учраас чи нэг өндөр Нидерланд нөхөр байх шигсэн нэр тий. Уг нь бол та өөрийн гэсэн плеттэй байсан. Гурван тоглолтын плеттэй. Би нөгөө одоо нөгөө маргаантай нөгөө гол ордог Англи, Германы плеттэй, Япон, Парагвайын плеттэй, Мексик, Аргентины. Бид би ганцхан Мексик, Аргентины плеттэй байхгүй юу? За. Тэгээд Парагвай, Японд ганхуу ах чинь хоёр дагаа одоо энэ хүн багтай юм чи хямдхан билет олж авч үзгээд битүүр чи юугаач мэдэхгүй суучсахгүй наацтантайгаа. За. Тэгээ ганхуу ах чи өөрийн билеттэйгээ ах нь орчинд хоёр ингээ билет авч ах нь гоо хэлбэрчиг орчлаад өгч нэгэ. Тэгээд очиж үйдсэн чинь нэг нөхөр ингээд зарж ахлаа бид нар авахгүй юу хоёрыг. Тэгсэн чинь нэг нөхөр ирээд шалгадаг үн ирээд бариад авахгүй. За та нар ингээд юу одоо контрабанд ч юу гэх юм. Тэг контрабанд нууцаар билет зарж байгаа. Одоо ашиг олсон гэж. За ашиг олсон тийм үнээс авлаа молоо. Тэгээ байжс чинь ганхуу ах над билет өгөө чи орж би ингээд энэ үнийг хараад ганц өгтөө орж. Та юу сайхан санаатай. Гэхдээ ямар асуудал байгаа юм би ямар гин тэрийг хийсэн биш тэгвэл билет гадаа зарж явах нь аваад Нөгөө нөхөр яасан чамтай нөхөр ганхуу ахтай үлдэхгүй юу? Ганхуу ахтай намаа чи хөлөн бүгд тайлбарладаг ороод ирэнгүүт сууд мод нисэн бос юм харж байгаа. Тэгээ би билетийг аваад орчихгүй юу? Тэгс чи манай хоёр байдаг хараас. Тэгсэн чинь одоо тэрийг цаашаа ганхуу ах цаашаа. Тэгээд орцсон. Тэгсэн ингээ ясан чинь бөөн цагдаа магдаа болоо явчлаа. Шүгэл мүгэл дуураад чи нөгөө вүвүзэлтэй зөв боо юм бол. Баг 3 цагтаа өрөөд ирлээ. Тэгээ нөгөө нөхрөө чинь бариад авлаа. Тэгсэн чинь билет авсан хүн хаавна гэдэг. Тэгэхээр би авсан юм чинь би байна гэдэг. Та нааш өрөөдөр хэдээр авсан гэдэг. Би үнэнгээл хэлж байгаа юм чи тий. Нөгөө хэдэн $50 билетийг 100 хэдээр авлаад авсан чинь нэмж л авч байгаа юм чи угаасаа. Угаас хийж авах гэдэг тохирчин ч байсан. Тэгсэн гэсэн. За тэгвэл та энтэй хамт юу руу явнаа? Police station буюу нөгөө хэсэг рүү явна гэхгүй. Үгүй тэр хэсэг мэсэг надаа явах энэ чинь тоглолт хэлэх гээд би тэр хар холоос нь тоглолт үзэх гэж ирсэн хүн. Тэр надаа наад чинь хамаагүй. Үгүй манай хууль дүрм тийм байд гэдэг. Тэгээ би чинь нөгөө эсэргүүцдэг юм байгаа шүү дээ. Ямар солиотой юм бэ тэр. Тэгсэн чинь тэгж болдгүй юм байлээ. Би тагдаа магдагийн түлхэж юм гэхэд. Тэгсэн чинь намайг чинь бүр гавал мавал шагаа. Бүр баг гэмтэр шиг ингээд аваалчихч. Тэгээд эхний юу дууслаа. За би одоо уушлаараа би ядаж хоёр дахь үеэ үзье. Одоо ингээд чинь хажуун талд нь байж байгаа ч. Тэгсэн чинь нөгөө чинь шаглаад болдог. Нөгөө нөхрийг бол бүр бариад цаашаа аав явуулсан. Намайг суулгаад идэв. Тэгээ гараад ирсэн плеч өгөхгүй байх. Чинь илүүдийн баримт тэгээд авч үлдэн гэдэг. Тэгээ би гарч ирээд явсан чинь гадаа яваад гэдэг байхгүй. Тэгээ яг тийч нөгөө стадионы гадаа битүү папууд гоё дэлгэсэн дэр өдрөл гарч байгаа юм чинь. Тэнд тэгээ ганцаараа одоо орж чадаагүй юм чи уугаад. Ям буусан уурандаа. Уурандаа уусдаг ям буугаад. Дараа нь яаж олох уу? Тэгээ тэр буудалтай яриад алдаа. Тэр тоглож байгаанд нэмэлт цагмыг сонгосон шүү дээ. Япон баг үнэн өдрөдөө тоглолтсон. 0-0 гэсэн. Хасдаг шатны тоглолтсон. Ерөөсөө нэгнийхээ хаалгаар ерөөсөө зогхгүй. Тэгээ торгуулийн зохиолоор Парагвай нөж цаашаа. Ороочгүй нь онсон юм биш. Аргентин юу хоёрыг Мексик хоёрыг бол PS аягүй сэргэлээ үзсэн. Бид нар нэлийн хямдхан плеттэй. Нэлээд дээр суудсан. Тэг яг нэг Монгол зангаараа харж байгаа л доор нэг нөхөр босоод очиод доошоо явсаар байгаа яг Марадонагийн ард Аргентины нөгөө бенч ард ирж суугаад 3 дахь игнэн дээр. Тэгэл Марадона ширүүсээ одоо яг заяарх юмхэн ойрхон зайтай л ингээл нөгөө чинь бэлтгэл цуг хийгээд өөрөө жанглоор доо тэрүүгээр чинь шоу хийгээл Марадона ч тэр баа. Тэгэн штэ. Тэр галзуу амьд чинь тэгж ойрхоноос тэгээ ингээд баг селфиж багтай ингээд ойрхон ингээд зураг мураг сахуулдаад ганхуу багтай ирээ хэлж ирсэн. Үнэхээр гоё. За хан мисийг яг хажуус навлаа. Ямар амар бит юм. Энд нэг юм таваагаад энд нэг юм таваагаад би тэр ерөөсөө мартсан. Айгу намх юм билээс чинь зүгээр ингээд харахаар зурагтаар л ингээд авсан. Яг зэрэгтэн очиод ингээд харахаас үнэхээр тэгээд олон тоглолт үзсэн тий. Балж яах чинь тайлбарлагчдын тэр юу гэсэс шилдгийн тодруулаа балж яах чинь англи очиод тоглолт үзсэн шүү дээ. Би тоглолт үзэх чижтэй үзгээ чаттуу. Фергюсны хажууд очиод танихгүй зогсож байсан. Тэгсэн чинь одоо энэ Апу энэ Улаанбаатар FC-гийн захирал залуу надад зүгөөс болж яхаа зурагтаар яриад байдаг хүн чи хажууд чинь зогсоод байна. Ингээ харсан чи Перге хажуу хүн танихгүй хүн байлээ зүгээр. Тэгээ нөгөө хүн чинь нэг аппаратаа өгсөн чи Перге цаашаа харчаа наашаа би тэр үний чи гар барих ирэхгүй байхгүй. Хаалганы дэргэд нэг алхмын зураг аваач гэсэн нөгөөд чинь чамаг зөнтэй авцаа одоо намайг аваач гэх. Бүтгээр удлаа цаашаа харж байгаа Пергигийн дэргэд очиж удлаа ингээд байгаа. Түүнээс тань шиг хэлтэй устаа байсан бол уучлаарай би Монголоос ирсэн ядарсан хүн. Тий ямар ч асууд. Тийм дөрөс аюу гоё үү. Аюу хаант. Айгаа сүрдээд тий тэгсэн. Тэгэл тийшээ хараад тэгээ тэр цэнгэлдэхэд тэр 10 оны Өмнөд Африкийн дэлхийн аваргаар бид нар ингээд нэлээд олоолаа очсон.
Дараа нь ирээд сонсоход бас эвгүй юм зөндөө босон юм. Биднийг очиход бол гудамжин гадаг цайбтай яваараа мавраа гэх маньч явна монголчууд тэр юм тоох юм шүү дээ. Соос юу нэг эвгүй газар очсон юм байна шүү бид хэдүүл. Эвгүй. Ганхуу санаж нь Петрос гэдэг жолооч байсан шүү дээ. Тэрийг нэг юу байхгүй Өмнөд Африкийн за нэг дундаж хоолны газар авч бид нар сайхан Өмнөд Африк хоол идэв гэсэн чинь годамж нь байдаг. Стрит тэр нь бүр амар стрит гэсэн. Тэнд тэг чи эхнэрийнх нь байсан юм лээ шүү дээ. Тийм стрит хоол нь гоё. Хоол нь айгүй гоё тийм. Тийм юм давж байсан. Тэр тэгээ сафари тур мөр хідүүлээ яваад нэлээ юм үзсэн тэг чинь. Балж байх чи одоо Европын аваргыг дэлхийн аваргуудыг явж байсан. Яваагүй ерөөсөө огт яваагүй. Ерөөсөө уржныгийн заажил нэг Дортмунд ороод ирсэн. Тэр бэлтгэл хийхийг харсан. Тэгээд тэр Дортмундын нэгдүгээр багийнхан гэсэн чинь ингээ модон дотор ийм том амар том хятад цагаан ирэм шиг тийм юу хашаан дундаас бэлтгэл нь тарж ийн гэл үүдний хамгаалалт гэсэн чинь Швейцарын жуулчд гээд одоо манайхаас ярамгийн зам шиг юм замаар ингээ хоёр талаар ингээ автостойгоо ингээ бодолхнуудын өрөө зогсцсон. Тэгээд тэр дундаас ч гэсэн нөгөө нэг Формула 1-ийн дэрэг шиг яг ингээл хатан талын хаалганы онгоосон чи шун гэл гарч юу тэд зогсож гарын үсэг зурх нэг амтайгаа зогсож гарын үсэг зурангууд нь Монгол хоёр хүүхдийг би наад чи Марко Ройс үү гэсэн чи дахиж өчнө ийм л өвгөн байна штэ гэдээ ирсэн чи нэг бол усан павер гэд дасгалжуулагч нь хамгийн сүүлд гарахтаа тэр жуулчдыг хүндлээд өөрөө зогсоод тэгээд нөгөө улсууд сонгож шилээ буулгангууд улсууд ирээд ингээд селфи хийгээд байгаа байхгүй тэгсэн тэр павертай юу яатсан бэлээ. Үзэгч та бүхэн Дүүхтүүгийн пэйжүүцээр энэ подкастыг үзэж байна. Европын аваргын хугацаанд 1 сарын хугацаанд 7 хоног болгон та бүхэндээ нэг подкастыг хүргэх болно. Та бүхэн Дүүк ТV аппликейшнийг татаж аваад Европын аваргын тоглолтыг шууд үзэх боломжтой шүү. Одоо нөгөө 26 дулаан цаг ирсэн монголчууд маань энэ ковидоос болоод гадагшаа дотоосоо явахаа хөрдсөн. Тэгээ одоо дотоод аяллууд нэлээд явж байгаа. Тэгээ дотоод аялалд явхад бол үнэхээр энэ Дүүк ТV бол айгүй хэрэгтэй юм байна. Тэгээ одоо манайхан чинь бүгдээрээ айгүй гоё проектор энтертэй утсан проектортой гоё Дүүк ТV-гээ залгаад зүгээр одоо интернеттэй газар цагаан даваа гаргаад ингээд найзтай гоё сууд үзчих юм шиг ямар ч асуудалгүй 4G-г барьж өгдөг. 4G барьж өгдөг. Тэгээд ямар ч асуудалгүй юм бэлсэн. Одоо тэгээ 4G чинь баг Монголыг бүрхчтэй шүү дээ. Асуудал ааж утсан тэгэл барьж байгаа юм тийм ээ. Би ч одоо уг нь Англигаа бас энэ жил бас шанс байгаа болоо гэдэг одоо болоосод байх юм байхгүй. Английн товтлогоо амар. Тэр залуучууд. За Английн би бол ерөөсөө хамгийн товтлогоотой байг бол төрүүлнэ гэж бодож байна. Товтлогоотой 3 баг байна. Францын товтлогоотой яриад байгаа юм алга Английн товтлох чиглэлийн хагас хамгаалагч нар Harry Kane-тэйгээ нийлэхээрээ болдоо мундаг байна. Португал болдоо мундаг байна. Би зарим улсад маазрахаараа хэлж байгаа. Одоо Португалийн 26 хүн дотор хамгийн муу нь Криштиану Роналдо шүү. Бусд нь бараг амар юмнууд bay шүү гэдэг байгаа. 16 оны Европын аваргач нь ашгүй Криштиану Роналдо гимтэж гарч иж нэг баг нь сэргсэн шүү дээ. Би надад бол тоглолтод гэж харагдсан. Ганцаараа байхаараа баамарлаад ингээд чинь багаараа явахгүй тоххой. Хитгэнүүдэндээ суучлаа. 25 6 дээр суусан. Тэгэхээр Димитри Пая юу нөө хөлрөө зөхөөл тэгээд жоохон тоглох гэж үзээ тэгээ болохгүй ингээд тэгээс уйлаа суудаг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш чинь Португалч нь бүр сэргсэн шүү дээ. Тэгээд хамгаалаад тэгээд нэмэлт цаг дээр тэр хин гол хийж Эден гол хийж ганц гол хийж бараг 106 минут дээр шиг санаж шүү дээ. Тэр нь Эдер 107 дээр идэв баг. Гол Португал анхудаа тэгээ төрүүлж байгаа шүү дээ. Анхудаа төрүүлж байгаа. Энэ жил бол Португал би бол байхгүй гэж бодож байна. Энэ жил үнэхээр Франц, Англи, за Бэлэг эвгүй байгаа шүү. Бэлэг өгшөрж байгаа шүү. Энэ жил төрүүлэхгүйгээр Итали гэж бодоод байна. Итали эвгүй байгаа. Итали эвгүй байгаа. Португалыг бас би нэг үнэлэхгүй байгаа. Бас энэ жил бол нэг. За гурлаа тэгвэл барьчих уу? Бас нэг харин юм чи тий. За би бол Англи. Би бол одоо Франц. За Итали. За ганц шил юмар шүү. За барьсан. Би бол одоо дөрөв подкаст дээр хэдүүлээ угаасаа Роналдо дээр үеэр подкастыг хохиж бодчих. Франц дээр сул барил байхгүй. Франц амар байгаа. Яаж тоглох уу гэдгийг бүгдээрээ мэднэ. Нүдэ боогоцсон ч одоо тоглоно. Сахилга бат хин юу чаддгүй, хин яадгүй энэ бөмбөгөд хойлог өгөхэд бараг энэ бөмбөгөнд хэн нь очих бүгдийг нь Франц. Гэтэ хөлөө мөгдөр тийм багууд хизээч төрүүлж байгаагүй. Одоо харин Нанжид яриад байна. Харин Нанжид яриад байна. Маш бага. Англи гэдэг нэг тийм сонин азгүй баг байх юм тий. Одоо ингээд Арнолдоос ахуулаад гимтчлээ гэх одоо тэгэл. Арнолдыг багийнх нь товтлооны 5 хамгаалж байгаа хамгийн гол одоо байрал дээр тоглох юм байсан. Манай муу Арсеналс ганц танай Арсенал чинь Сака чинь өдөртийнх нь гарч ирэхэд өдөртийнх нь чинь Виллог нөгөөх нь хэн байлаа? Хоёр залуу гарч. Тэрний юу? Тэрний биш ээ. Басны залуу гарч. Сая явуулчдгөө. Тэр чинь Виллог. Виллог тэгээд нэг хоёр нөхөр гарч ирэв. Смитер уу юм уу? Смитер өдөр сүүлд гарсан юм аа. Бүр хамгийн их энэ залуу хөлтэй хэн байсан юм? Смитер өдөр сүүлд Сака сүүлд гарч ирээд тэгэл орчлоо да.
За Европын орон нутагтаа яаж үзэж байж байгаа? Тэр талаар өшөөнө гоё дэлгэрүүлээч. Орон нутагт бол байна шүү дээ. Ингэдэж шүү дээ. Европын арга шалгаруулах тэмцээнийг Оросын цагаар бол одоо үзнэ. Аваргуудын лигтэй ялгаа байхгүй. Орон нутгийн холбоон дээрээс ганцхан арзетик шалгангууд үндэс дуусны дараа нэг цаг гарангийн дараа халбон дээрээс арзетик шалгахаар станц нь унтраа тэгээ сайхан маргааш ороо буцаага залгаа асаадаг байхгүй. Бас тийм байх. Тэгээ хоёросоо холбоо хоёросоо дээр үед тийм биш. Одоо нөгөө диди иш биш гэх тийм байхгүй. Тэр нь тийм 90-ад оны үе юм чи тийм биш. Ганцхан холбоо руу орох хэрэгтэй. Ороод тэр арзетикийг залгах хэрэгтэй. Сэлгма оюун сүрэн тоо өвгээд холбооны залгагч нар орж худлаа ирж сууж агаад Монгол чоожийг аваад нөгөөдхөндөө өгч чинь. Нөгөөдх нь ингэж харангуутаа юу яагаад хэдэн оны юм яриад байгаа юм бэ? Одоо 90-ад оны үе юм. Тэгээ ингэж харангуутаа түлхүүрийн ийм л юм биш тэгээд ингээд чэдэлчээд тэгээ гарангуутаа том хөнгөн цагаан халбагны ишийг хэд хэдхэн хуураадаал тэгээд шүн тэд нар холбоо салгаал орохт нь холбохон шиг ингээд хараад байж байгаа юм чи. Тэгээ гэрлүүгөө явж ороо гэрийнх нь гэрэл унтраал унтахгаа өвтөнгүүт нь буцаж ирээ өөрөөсөө холбооны эзэн шиг явж ороо нөгөө арзетикийг салгачаад тэгээд тэгж энэ төр бол үздэг л байсан. Болж байгаа хүний нэрлээд би яах нэг анх болж байгаа нэг өвөө тайлбарлаж ялээ тэгээд хэлжсэн шүү дээ. Тэгээ үзчихэж ч байж байгаа тоглолт тайлбарлаж байна. Манай хүргээ ингээд унтах гал би ингээд жоохон унтах гал шүн ингээд үзчихэж байж байгаа. За энэ Зидан бол одоо ингээд юу н хөгшөрж байгаа. Хөгшөргөр хурдан багс. Манайд 24 дэх хөгшин эштер цэрэг байсан ингээд эштер гөлөг хөгш. Би бүр тэнд бүр өгтлээ. Гой зүрлээ. Манайд унтчихсан манай ах бүр босч ирээд өгтлээ. Юу вэ? Машинаар зүрлээ явчих тий. 24 Москвын цус гэж байна. За энэ ч бол манай наадмаар Батэрд навах. Тэр эхлэхэд бас нэг хөөргөн дөрөв мөртөн дээр бол тэрийг бол явна Тэр гоё шүү дээ. Одоо тэгж байгаа л нэг Зүүрлэх чадвар үнээр юу л да. Мондод Оросын тэр нэг махараасаа таньшиг тайлбарлаж үзсэн тий. Хизээш давтагдахгүй. Ахиж тийм тайлбарч гарч ирэхгүй. Би болж байгааг бодож ш. Ахиж болж байхын орон зай гизлэг яг ийм төрлийн тайлбарч ахиж бол би гардаг. Одоо ингээд нөгөө Оросын тайлбарлагч ер нь бол нэг тийм тайлбарын стандарт гэж юм багш юм тий. Айгу одоо манай энэ тайлбарлаж байгаа тайлбар надад илүү таалагддаг гэдэг байхгүй. Одоо нэг маазлах гэх нь хайшин тий. Хажуу гоо информац гоё болгоод хөгжилтөө болгоод түрээс Смитроу, Сака, Анри гэдэг ингээд пассворд нэг хин тэргийн профессионал явахаар айгу уудахтай очоод байгаа байхгүй. Тэгэхээр надад бол сүүлийн үед монголчуудын тайлбар бол ялангуяа манай Нанжид энэ төр бол бас гоё мэдээлэл энтриг бол бас амар судалгаатай Нанжид амар судалдаг юм шиг байна. Амар судалдаг. юу ярьчих. Одоо цаад чи харьцсан уншиж сууж байгаа. Тэг яг үн. Заягийн хэлсэн Кота Махарадзагийн тайлбар бол ийм тайлбар гэж байгаа. Кота Махарадзагийн хамгийн сүүлийн өгүүлбэр би уржигдрын цаадад уншсан. За ингээд тоглолтын тооны харьцаа тэгдгийн харьцаатай байна. Тоглолт эхлэхэд харин 3 минут дутуу байна гэсэн. Ерөөсөө. Тэгснээр хараа Кота Махарадзагийн юу тэр байхгүй. За бөмбөг агаар руу явлаа гэд Оросын хамгаалагч амар хүчтэй өшөглөөд бөмбөг дээшээ бөмбөг агаарт явах хооронд гараа 1.1-ийг уншин тэр гэсэн. Тэгснээр хараа Егор тийм Андрей Тихонов өөрийнхөө багийн хүнээс авч үзээгүй гачсан сайхан дамжуулалтыг өрсөлдөгчөөсөө авлаа тэр гэсэн. Нэг хамгаалагч зөрөөд Тихонов дээр бөмбөг ирээд буюу Тихонов ганцаараа давхсан гэж байгаа. Тэгсэн тий 90-ад он тэгсэн чинь Махарадзаа тэгж юм гэсэн. Өөрийнх нь ингэж сайхан дамжуулалт бол өгөхгүй шүү дээ гэсэн. Яг л таны стил. Тэгээ ер нь зүгээр тайлбарлалтын юунд бол жижигхэн юмар байх ёстой гэж заад юм билээ. Тэр Оросоогтой дэмжин үстэй бас мэдээж. Ерөөсөө тэгээд үзсэн. Хэр явах юм бол одоо Оросыг дэмжин Украинийг яг нөө хэд хөдөлгөөн морьтой орноо. Тэгээд үдсээр байгаа сүулдэ тэгээд за одоо энэ ч төрүүлнө дүүрчгээл орхин ш. Манайхан дандаа замын гол бас суун л та. Тэгээд Орос бол 18 онд аягүй сайн болсон шүү дээ. 18 онд бол сайн амар сайн болсон. Орос ер нь тэгээд сайн тоглохоор Орос орн ч аягүй гоё болсон те тэр ард хүмүүс тэр яг энэ чинь жигэн утгаар нь явж үзлээ шүү дээ. За явлаа. Би явдаг те. Балжаач чинь нэг явлаа. Яваагүй энэ хоёр. Би ч нөгөө Англи хайсаар ууд Нижний Новгород Панамта тоглолттой яг гэж Англиад үзэж очиж байгаа юм чинь. Тэгээд 6-0-оор Панамыг босч ирсэн чинь Панамын нөхөр гол хийсэн стадионд ирчихээр шүү дээ. Нөгөөдөл чи өөрснөө баярлдаг байсан. Англи тийм юм олон тоогоор хожижсэн тохиол би юу мэдэхгүй ш. Миний үзчихсэн. 6-1 Панамч ерөөсө түүхэндээ анх удаага голоо хийж байгаа. Голон ч анх удаа орж байгаа анх удаа голоо хийж байгаа. Тэгээ англи тийм гэж. Яг миний хажуудын Панам нөхөр
зогссон. Тэг нөгөө чинь баг өөлж мөөлээ. Тэгээд гачин болж байгаа юм чи. Гэхдээ бидний хувьд бол яг Английн нөгөө фэнүүдийн хувьд бол 6-6 гол яг ингээд амдаараа ингээд харна гэдэг бол бас гаргаллаа. Гэхдээ нөгөө яг манайх нөгөө явж үзээгүй үзсэн ялгаа бас их байдаг шүү. Яг ингээд яг очиод үзэхээр нөгөө мэдээж атмосфер гоё. Гэхдээ бид нэг ухраад гоолоо үзэж байгаа шүү. Оо ингэж яг тэнч тийм баг үл орч. Тийм ээ. Ингээд өнгөрдөж шүү дээ. Нэг юм бодгоцоод ирээд гол болсон байгаа. Би танаас түрүү асуусан ш. Лампардыг та яг хөндлөв цохоод цагаан шугамны цаана буугаад гарахыг харсан уу гэдэг байгаа шүү дээ. Би айгүй ингэж харж байгаа байхгүй. Бид нар ингээд монголчууд бид нар яг одоо Английн Германы хаалганы энэ цуцж байгаа байхгүй. За. Тэр чинь ерөөсөө бүр яг ингээд зураас нь хажуус нь харж байгаа. За. Тэгээ тэр гол чинь бүр ингээд стадион даяараа бүгдээрээ орчлоо гэдэг бид нар чинь бүр 14 дахь игнэд айгүй ойрхон сууж байгаа байхгүй бас. Тэгээ яг нэг шугам дээр баг ингээд харж байгаа чинь бүр нүдэн дээр пак гээд сэтгүүр огоод буцаад гараад байгаа. Лампард чинь тэр бүр орилоод бүгд бүүтж байгаа юм. Стадион тэр чигээрээ орилсон шүү дээ. Ганцхан шүүгчл тэрийг үгүй гэж. Одоо энэ дотор хуцж байгаа шүү дээ. Тэр нэрээс айгүй сони юм. Тэгээд нөгөө бүүзаач орилсон чинь тэр чинь чихэнд үнэн чи бидэд бас нэг хидэж хэлж явчихсан дээ. Тэг өвсөлөж лайтер билээ. Сүүлдээ бүр гэдэг чи үлээдэг юм билээ шүү дээ. Хөл доороо тавьчихсан дээр үлээдэг юмт ингээд яста төвхтэй хажууд бүр өстэй. Тэгээд тэр чинь хорьсон шүү дээ дараагийн юмс нь. Тэгэхээр юм үлдэж болохгүй юм байл ингээд. Тэр яг тоглолтоо үзээд байгаа мó хүн тэнгиж кайф авах гээд байгаа мó. Тий. Зангад манай ерөөхдөө цаг маань ч бас явж явах шиг байна те. Тэгээд одоо 40 минут бол харин ирсэн. Ам халчууд явж өгсөн те. За тэгээд манайхаа ямар ч хэлсэн одоо ингээд Евро 2020 амжилттай эхэлж байна. Тэгээд заяа бит хоёрын хувьд бол энэ хооронд тав хүнтэйгээ бас сонирхолтой зочдыг уулзуулна. Тэгээд анхны зочноор өнөөдөр мэдээж Евро түүхээс л эхлэх ёстой гэдэг утгаараа болж байгаа дуудлаа. Тэгээд найздаа одоо сайхан тайлбарлаарай. Одоо монголчууд бид нар бол одоо хаач ирсэн, өдөө ирсэн, хаашаач ирсэн битгий санаа зовоорой. Урдсандаа одоо Look TV-ийн аппликейшнээс уулгасан багт бол хаанаас л хаанаас. Тэгээд одоо энэ чигний технологи хөгжсөн юм хөөрхөн жижигхэн проекторууд гарцсан байл. Тэгээд тэрийг ингээд холбоцоход зүгээр орой үзчихвэл энэ чинь дандаа нөгөө цагууд нь орой гарч байгаа шүү дээ. Харанхуй шиг гарч байгаа. 9-өөс 12. Тэгэхээр үнэтэй телевизэр ерөөсөө авч явах шаардлагагүй. Тэгэл тэр проектор олцоод нэг цагаан даваа өнжүүлсэн багт бол тэгэл хаанд бол хаан лагер дээр байна уу, хөдөө байна уу, Монголын одоо 21 аймаг 360 сумын хаанч хаан үзэхээр байгаа байхгүй. Тэгээ одоо сүүлийн үед үнэхээр энэ эдийн гавьяагаар та эдийн гавьяагаар хөлбөмбөгийг бол монголчууд аюулгүй сонирхдаг болцсон. За одоо би бас нэг пив бас салшгүй холбоотой шүү дээ. Пив оруулагчдын хувьд одоо энэ том асар гэдэг юм чинь анх бас бид нар чинь сэтжээлээ шүү дээ. Асартаа бүгдээрээ суулгарч гоё үздэг болцсон одоо нэр хөлбөмбөгээр бол одоо бид хоёрын одоо өмнөхийг бодвол одоо үнэн шал өөрөлдсөн. Тэр үед хөлбөмбөг ярьдаг нэг ч хүн байгаагүй. Тийм шүү дээ. Одоо бол ярьдаг улсаас залхаж байгаа юм шүү дээ. Одоо нөгөөд чи ирээ хажууд одоо элдвийн машууга байцаагаад ингээд би нөгөө хөгжим тавихаар хүмүүс одоо наад хөгжмөө болоо гэдэг хөгжмөөс салхтагтай адилхан хөлбөмбөгөөс бас хүн ингээд уулз ямар сайн дээр нэг хөдөөнийг айлдвс гоо хажуу талын айлын балтан дуудаж оруулж ирж валжаатай хөлбөмбөгийг яриулах юмсаа битээ солиор өд би дандаа хөлбөмбөг ярьж идэг хүн зүгээр би юу ч хамаагүй юм ярина гэхээ тэгж авчин за хэдүүлээ ч одоо ингээд суугаад байдаг нэг ангийнхан зүгэлчихгүй тэгс бид нар ч яг анги ярина энэ валжааг нь хажуугүй айлын балтан дуудаар оруулаад тэр хөлбөмбөг яриг гэж юу солиор өдөх юм тэр балтан чи бүр яриггүй өстой лайныг та нарын яриг зүгээр жигнаад сууж зүгээр мөрөөрөө хитрхи хөлбөмбөг яхаар зүудээ бас ядардаг шүү өөр юм ярмаар санагддаг шүү. Одоо ялангуяа нэг спорт тоглоомыг үзэхэд одоо бид гуруулсаа ингээд хин хожихоо гэж гоё пари тавьчихлаа шүү дээ тий. Ер нь альва нэг юм дээр ингээд гоё бет тавьж буюу ингээд бооцоо чиг тэр нь бол том байгаалгүй тий. Ерөөс нэг 1000 төгрөг тавьсан байх ч гэсэн тэр тоглолт нь ингээд бүр ингээд сонирхолтой болоод эхэлдэг байхгүй тий. Залуучууд хоорондоо айгүй их тэгдэг болцсон байна лээ. Одоо бүр бет тавьдаг мундаг аппликейшнүүд зөндөө гарсан. Монголд яаж гарсан за олон улс дэж манайхан бүгдээрээ тавьж байгаа бах тий. 6 тоглолт толбол 10,000 цаас тавих чи тэр шиндээ унтдаггүй юм да. Унтахгүй. Нөгөөдхөрөө баяжид шүүд болохгүй ш тэгсэн мөртлөө 4-нд таарсан шүү. 5 дахь нь одоо юу вэ гэсэн. Шөнийн 3-аас эхэлнэ гэсэн. Тэг 6 дахь тоглолт гэсэн. Испани лалиг 4-45-аас. За тэгвэл нэг мөсөө өглөө болох чиг өвлөгээд. Цагууд маань харин жоохон орой тараад тий. Гайгүй. Эхнийх нь одоо 9-өөс эхэлсэн. 9-өөс гэхдээ цөөхөн тоглолт байсгүй. 9-өөс тэсгийн тоглолт. Тэсгийн тоглолтууд. Тэгээд 12 3. Ялангуяа 3 цагтай. Гайгүй дээ. Манайхан тэгээ сурцгаацсан юм ч тий. За тэгвэл үгээр өнөөдөр. За тэгвэл одоо би Look TV татлал бол одоо ерөөсө хөдөө амралтанд
Тэрээс ямар ч асуудалгүй. Дээрээс нь Лүктүгийн Facebook хуудасаар бид сарын хугацаанд 4 одоо подкастыг анхуу авах дээр хөтлөөд зочдтойгоо явна. Эхний зочин маань Балжаах. Тийм түрүүн хэллээ шүү дээ. Одоо ингээд яг шөнийн 3 цаг тоглож байгаа тоглолтыг бол үзэхгүй унтчих болно те. Гэтэ өглөө усж байгаа тэрийг ухраад Лүктүгээр ухрааг үзэж байгаа. Лүк ТV ч ухардаг болсон бүр. Юм Арай худлаа байлгүй дээ. За. За. За өдөр өнөөдрийнхээ подкастыг өндөрлөө. Тэгээ дараагийн подкаст хүртэл баярлалаа.